Ийм том койд явдлаа. Тэг юу амар халтараа тий. Энийг одоо задлаад бүгдээ гаргаж угсарна гэсэн үг. Дотроос нь ийм юмнууд гарч ирсэн. Хайрцагныхан зураг нь болохоор ийм мөрхөр магад. Тэгээд энэ стикер гүн болохоор захианы цаас юм байна. Тэгээд энэ болохоор бариулна. Тэгээд энэ болохоор зааварна. Хайрцаг нэг ийм харагдаж байна. Арай л том дуулчихжээ. Би өгн яг авсан баг гэж бүр. Жохон том дуулчихсан. Гэхдээ зүгээр доторх нь ийм. Гаднах нь ийм. За энэ хайрцагны бариулж тийм ээ. Тэгээд дээр нь цагийн тавиад. Дараа нь өөрөө дотор байранда хадгалах юмнуудаа хийгээ хадгалсан ч бас айгүй хөөрхөн хайрцаг байгаа. Хятад уран бичлэг нь хятад хэлний хаан зүсгийг урлаг маягаар тайрч, сийлж, бичих уламжлалт урлаг юм аа. Энэ нь хятад соёлын салшгүй хэсэг бөгөөд олон зуун жилийн түүхтэй. Дотроо 5 төрлийн хэв маягтай. Тэгээ тэрний хамгийн ихнийх нь болохоор Жуаншу хятад өсөг бичгийн хамгийн эртний хэлбэр юм байна. Хоёр дахь хэв маяг нь болохоор Лэйшу. Энэ хятад өсгийн хувьслын түүх нь чухал эргэлт болоход хамгийн том нөлөө үзүүлсэн хэв маяг. Гурав дахь хэв маяг нь болохоор Кайшу гэд бид бүхний одоо хамгийн олоодаа харж дассан энэ хөв маяг байгаа. Дөрөвдөх нь Симшу. Түүний онцлог нь болохоор зурлаг хоорондоо зураасаар холбогддог учраас илүү чөлөөтэй хурдан бичиж болдог байна. Сүүлийнх нь Цаошу. Түүний онцлог нь болохоор энгийн бөгөөд хамгийн чөлөөтэй, хамгийн уран яруу байдлыг онцолсон бас хамгийн хурдан бичигдэж болох юм хэв маяг юм байна. Би ингээд 1-р ангиасаа эхлээд 100 гараараа бичээд зураа сурсан байсан болохоор дараа нь ингээд хятад хэл сурахад жоохон хүндрэлтэй байсан. Яагаад гэвэл бүх зурлагууд зүүнээс баруун руу эхэлж бичигддэг гэдэг ч юм уу. Баруун гараараа бичдэг хүмүүс солгоо гараараа бичээд үзэх юм бол ойлгох байх гэж боддیں۔ Тэгээд энэ нь болохоор яг ийм уран бичлэг дээр айгу илэрсэн. Анхандаа надад бичгэд айгу хүндрэлтэй байсан. Тэгээд яг 100 гараараа өөрөө бичих аргаа олоод эхэлсэн чинь арай гайгүй болоод тасцсан. Одоо ингэ харсан чинь жоохон муухай бичсэн юм байна. Гэтэ яг одоо өхөөс өөр арга байхгүй. Хугацаанд тулчих юм болохоор. Тэр хоол идэж байна. Өдрийн хоол. Яа байцгаа шүү дээ. Нэг өглөө ийм өндөг чамж гарч ирсэн. Prima fine. Тийм хөрхөө ягаа уснасаа байна. Зураг мөрөн амар хөрхөө. Тэгээд энэ болохоор ийм агаар зэвшүүлэгч хөө. Тэгээд энэ гаднах нь ногоон байгаа гэсэн доторх нь ягаан өнгөтэй юм лээ. Хөрхөө магаз 500 мл-тэй. Тэгээд баах юм снэкнүүд авсан. Тэнгүүтлээ өөр нэг юм 4 ширхэгтэй гоё асаадаглаа. Бас авс тэр ихтэй арай ирээг байна. Тэгээ сая баах юм нөгөө сагалгаар юм тавьчихсан. Тэгээ баскавай. Тэнгийн ароматерапи гэдэг бас нэг юм тос өгсөн. Энийг болохоор энэтэй ашиглана. Өнөөдөр хагас өдөр тэгээд
Ямар нэг шинэ мэдээ гэх юм бол би ханиад хүрсэн. Гэтэ яг анхан шатан дээр явж байгаа болохоор арай гайгүй. Ханиадаа бол гайгүй нам дарчих байх гэж бодож байгаа. Тэгээд одоо болохоор баска бит хоёр гарч хоол идэх гээд маргааш хонгорогийн төрс өдөр болохоор өнөөдөр яг бэлгийн хайрцгийг дүүргээд дуусгана. Тэр дэше хоолны газарлаа явж байна. Бибэмба биднэ. Замэс. Yes. Тэр хоолоо захиалах гад. Саммат цэсүүд байна. Баска гойшил идмээр байгаа гэсэн. Би болохоор нэг бибэмбаг захиалсан ухрамхтай. Энэ 70 метртэй шүлнээс нь өмнөгөө ууж болно. Тэгээд кимчи бас байгаа. Энэ нас өмнөгөө. За хоол ирсэн. Баска юм шүл авсан. Энэ болохоор яа. Ийм нэртэй газар байлаа. Someone is not getting paid today. Моо хасаа. Тэр Hot Max how to my орох явж байна. Нэг өөдлийн 1 литрт 10.9-оор энэ зорж байна. Энд одон хэлбэртэй сервис байна. Энэ гоё юмтай гэж магадгүй. Honey. I'm a dead Pokemon. Oh my god. Victoria 扫码即走，解锁穿越骑行。Victoria байнгын сонголт, байнгын оноо. Энэ лаа захиалсан зурган ширхэг лаагаа дотор нь тэгээд энийг одоо гоё бэлгийн цаасаар боохгоод ханы одоо боох гэж байна. Тэг бисэг юм нэг юм урт гар хөлтэй мэлхий хийсэн байхгүй юу? Нүд мөдөн жоохон синэм болчих. Гэтэ яваа нь хөөрхөн. Тэр нь болохоор миний хийдэг утас камерны зүйл. Бас нөж нөө. Хонгорогийн бэлгийн хайрцгийг бэлдээд дуусчлаа. Дээр нэг юм цаасан. Тэгээд нэгэ болох юм болно. Хэмнээд ингээд гэж харагдаж байна. Иймэрхүү баскет боллоо. Наа.
沙拉就这儿，沙拉。 Жоохон дуг хийчихээс ирлээ. Амар ядарч шингэн нус гойж хонол жоохон багассан. Тэгээд хоол өвдсөн хэвээр байгаа. Толгоос өвдөд байгаа. Тэгээ нойр амар хурж ийн. Ийм дээрээ заримхтай олон бэртэй уухан авсан. Смути юм болов баг смути. Минут юу бол? Баста хатаас. PM. Lego beat. Тарагтай жимс хийсэн. Тэгээ хамгийн гол нь тараг нь ямар нэгэн чихэргүй байглаараа амттай тараг. Ямар нэгэн нэмэлт чихэр байхгүй. Тэгээ жимс хийсэн болохоор ерөөс ямар чихэрний хэрэг байхгүй яг гоё. Гол нь болоод яг таарсан чихэрлэг биш. Гэхдээ бас тийм гашуун биш. Яг гоё амттай болдог. Тэгээ орой өдөш нөө хоол идмээргүй байгаа үедээ хаяа та хийгээд идчихтий. Lego beat. Би өнөөдөр уг гоё карри идмээр санагдаа карри хий гэсэн чинь баск болохоор жоох идэх дурггүй байхгүй юу. Тэгээ бодож байгаа. За ер нь 2 хоол хийчихье гэж бодоод нарийн мах хувраг. Тэгээд карри хийсэн. Яа, саяных бүр ямар тэнэг ой боо. Хоолоо идчихэд гарч хөл бөмбөг тоглосон. Тэгээ 3 цаг хэртэй тоглосон юм уу? Тэгээ ер нь хүмүүс нэг нэгээрээ гимтэл доосон да. Гэтэ би өнөөдөр 2 гол хийсэн. Тэрүүгээр амар бахархаж байна. Тэгээ би угаасаа хөл бөмбөг тоглохдоо нэг сайн биш. Манай залуучууд ингээд тоглохоор хаяа тоон сондгорчод байдаг байхгүй юу. Тэгээд би тоог нь тэгшилж ордог болохоос надад нэг тийм сайн скил ерөөсөө байхгүй.
Өглөөний мэнд өнөөдөр 4 дахь өдөр. Тэгээд одоо өнөөдөр 8-аас бас ганц хичээлтэй болохоор хичээл рүүгээ явж байна. 我们在很多应用里面，比如说 Word 里面，大家写这个一些汉字的时候，底下都会出现红色或者是 Хичээлээ тараад номын сан орсон. Өнөөдөр тэгээ бусад өдрийг бодвол гадаа салхи арай тогтун тэгээд дулаахан болж эхэлж байна. Би тэгэд бичлэг дээрээ өөрийнхөө царайг нэх оруулахгүй байгаа чинь болохоор би хятад ирчээд ер нь бол нүрэ боддог байхгүй юу? 7 хоногт ямар нэгэн тийм чухал эсвэл шаардлагатай гэж үзсэн үедээ л боддог болохоос ер нь 7 хоногийн 7 хоног бодоггүй явж идэг. Тэгэл хүн юм чи яах вэ? Ичнэ гэж байна. Өнөөдрийн төлөвлөгөө болохоор би ямар ч сан 12 цаг хүртэл хичээлээ хийн. Тэгээд 12-оос нэг 20-30 минут ч юм уу бичлэгээ эдитэлд суuna гэж бодож байгаа. Тэгээ одоо 13 дахь хичээл дээр явж байгаа нь бөө нь бол ханаад өрхөөс өмнө үдцэн хандаад цээжилсэн байсан байхгүй юу? Тэгсэн чинь өнөөдөр эргүүлээ харсан чинь бүгдийг мартсан байсан. Тэгээд ихээ бүгдийг хуулж бичиж агаад доор нь орчуулж бичсэн. Энэ бол бас нэг шалгарсан арга шүү манайхан. Тэгээ жоохон бичлэгээ эдитлээ суучих гэсэн чинь нэг харсан чинь баг 40-50 минут суудсан байсан. Тэгээ би энэ бичлэгээ одоо ч гэсэн янзлсаар л бичлэг таалагдах юм бол лайк болон subscribe хийхээ мартваа. Баярлалаа. Өнөөдөр бүгд ийм хоол хийн. Хайр хол өөрөө тоглож байсан. Энэ нарийн хураг тэг хажуутай ногсон төмстэй. Тэгээ одоо болохоор энэ төмсийн ногсоход төмсийг буцалгаж байна. Одоо гол хоол хийцгээе. Махакскэй. Нэг минут байхад хөвөлтэй. Бас өчигдөр хөл өмөө тоглолцоо дахиад хөлөө гэмтээсэн. Тэгээд харцаа буцалгаад энд аваач. хөлөө баах гэж байна. Тэг. Энд аваач. Одоо оройн 8 цаг болж байна. Би тэгээд бичлэгээ эдитлээд бараг 3 цаг суулаа нэрэ худалч хүнд. Тэгээ баск болохоор найзуудтайгаа тоглохгүй явцсан. 3 хагас болж байхад явсан байхгүй. Тэрнээс хойш би эдитэн дээрээ суусаар агаад одоо оройн 8 болж байна. Тэгээ одоо ямар ч нэг юм хийж идчихэд өнөөдөр бол оройтч умтны яагаад гэвэл 5 дахь хагсын бүтэн санд энд чин минжээ болоод 3 хоног амарч байгаа байхгүй юу? Тэгтээ хагас бүтэн сан бол угаасаа амралтын өдөр л төө. Гэтэ ямар ч сан 3 хоног дараалж амархан. Тийм тэгээд өнөөдрийг бол ингээд 50 тогтун гоё дуусгая гэж бодож байна. 轻轻敲醒沉睡的心灵，慢慢张开你的眼睛，看看忙碌的世界是否依然孤独地转个不停。雨下把雪飘零，燃烧想念的心，是真情融化成一幅青春永远的祝福。唱出你的热情，伸出你双手，让我拥抱着你的梦，让我拥有你真心的面孔，让我们的笑容充满着青春的骄傲，为明天献出虔诚跟祈祷。 Ийм 3 жимс ашиглаад энэ болохоор тарган байна. Тэгээ тарагтай жимс хийж иднэ. Дахиад л нөгөөтгөө хийж идлээ. Өчигдөр бас хийж идсэн. Ингээ 3 өдөр дараалж хийж.